Эрхэм үжигчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сони дэлгэж та бүхэнтэйгээ залгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцлагын зочин бол Өвөр Монголын шуулахаараа Улаанбаатар урлагийн бүлтгэмийн ахмуу тоглогч, улсын 1-р төсвийн тоглогч Жамбал огш. За энд бол одоо манай Өвөр Монголын багшийн их сургуулийн аялал жуулчлалын дээд сургууль Монгол түүх судлах газрын дэд профессор, мастрын жолоодогч багш Насан үрж багш. За одоо өдгөө одоо цагаан сар ойртож ирлээ. Цагаан сарын уртай та нар одоо яарж явахтаар та нарыг одоо самбарын сони дэлгэцнийхээ хойморд уурж авчиж гол одоо манай гал даххийн тухай ярилцъя гэж одоо уурж ирлээ. Одоо гол их бас манай гал дахих шүү дээ. Гал дахих чи одоо нэг бүр цагаан сардан багтаал том их ёс. Тийм үү? Том их ажил баг. Гал дахих бол одоо нэгмсэн бол бараг одоо дахиж болох юм байж байна. Готод суусан хүмүүс бол гал дахих нэг зүгээр хэлхээс санаандаа одоо сэтгэлдээ дахихаас биш. Яг дахих гэхэд яа дахих. Та нар дахиж байна уу? Жаагш гэртээ дахиж. Дахиж шүү. Би одоо жил одоо бүр дахина. Муу энэ готод бас дахиж болж байна. Дахиж шүү. Яа дахих. Гэвч одоо энэ ч одоо ярьчигтэй шүү. Гал дахих ч одоо ерөнхийд наавч хэрэг одоо энэ одоо хөдөлмөр бөрлөгсөн одоо их зуулгсан шилэн гол баянноор айцаагаал ингээ ихтэй одоо лазерын 23-нд ингээд баг энэ тах өдөр нь бол баг ажиллах юм аа тийм баг ажиллах юм. Зарим газар бас 24. Зарим нь бол 24 тахдаг. 24. Энэ 24 тахдаг нэг хиллэг байна шүү энэ. Энэ өдөр сарын талаар бас янз бүрийн хэллэг байна. Харин тий. Энэ тухай зарим хүмүүс тайлбарлалтай. Юу гэж өгсөр энэ 23-ных нь өдөр нь хаан эжний дахдаг болдог учраас ойж урих юм бүгд хаан эднийхэн гарын дахдаг. Нийт 23 та. 24-нд хэрж ирээд өөрийнх нь гар. Өөрийнх нь гэрийн. Аа. Чи 23-нд очихсан юм чинь. Хаан эжнийд очихсан юм чинь. Тий. Нэг усаа төрлөөр очихсан юм. 24-нд хэрж ирээд өөрийнх нь гал голомтод их. Аа. 23-нд эжнийхэн гал голомтод их. Тэгэхээр одоо энэ Чингис Онгны чинь гарын дахдаг чинь 23-нд хийж. 23-нд тий. Тий 23-нд та гэж байна. Газар бүрийн соёл чинь одоо бас янз бүр тайлбарлана. Зарим нь одоо аян дайнд ирээд төрүүлж ирсэн амжаад 23-нд дахичлаа. Хочирсан 24-нд дахичлаа. Янз хэллэг байна. Бод хийгээд төрүүлээд боосон 23-нд дахичлаа. Хочирсан 24-нд дахичлаа гэдэг. Сүүлийн янз бүрийн яриа байна. Тийм муу тий. Тэгэл та нар тэгвэл бүр 23 дахин. Манайд бүр 23 дахин. 23 дахин. Одоо манай аав эднэр одоо эднээс одоо амьд зэрэг байж ахтаа одоо бүр 23 дахин. Тэгэхээр бол манайд одоо би одоо мөн тэгээд одоо далгаа 23 дахин. Одоо тэгээ 23 дахин нэг хэлгээ манай суулгийн залуучууд бол бараг л мөн за одоо дахин гэж л гал дахин гол нь галын будаа идэнэ гэж хүсэж боддог асуух гадна дахих одоо бүр аргагүй. Уул нь бид нөө Бээжинд явахдаа яа дахин да хотод тэр өндөр асар дээр гарцаа хаана дахих хүрээчгүй хаа гэрдээ яа дахин жаагшгүй гэрдээ дахиж ийн гэнэ. Одоо би гэрдээ бол дахиж шүү. Энэ готод одоо дахиж ийм энэ анхандаа бол энэ асар дууд бол одоо энэ нүүрс төлж илээ шүү. Тийм. Ингээд бол тэр нүүрс төлөх чинь зуухтай бата. Тийм. Зуухтай энэ амархав. Хөө одоо нөгөө сайхан өвчөөгөө одоо бүгдээ сайхан янзаад аа. Тэр чи одоо янз дээр ч одоо гоё биш дээ. Тэр өвчөөгөө ч одоо их гоё. Тэгээ нөгөө чинь зуухлгаа хийж нөгөө. Зургаараа ч утаа мутаач гарахгүй одоо ингээд сайхан хамаг бад юм бүгдээ арих марих одоо ахын чи одоо өөрөг юм бүгдээ өрг бат. Чи одоо сайхан үүсэл дээ. Тийм. За одоо сүүлд нь одоо хөгжөөд ирлээ. Хөгжөөд ирэхдээ зэрэг бол одоо энэ юу вэ шүү. Одоо энэ шатмаа хийгийн зуухыг тавьсан. Хаанаа нь. За одоо энэ чинь тэн дээр тийм ариу юм ингээд авах юм бол одоо энэ нэгэр гал утаа одоо хиншүү одоо янз юм болно шүү дээ. Би одоо бодож тахгүй бас болохгүй. Яавал нэг өөрөө юм хий. Ингээд нэг төмрөөр ийм нэг дугуй ийм нэг панц хийж таваг хийж чад. Одоо энэ дотор шууд ингээд мод тавьж болохгүй. Ингээд нэг дөрвөн код хийгээ. Ингээд торлж тортой.
тэн дээр бол одоо модон тий. модоо гэж яхаа уулаа тэр ариун гэж болохгүй шүү. Ариун гэдэг гэр дутаа манай янз бүр бол. Тийм. За тэгж хаад одоо нөгөө сайх өвчүү өнтрээсэн одоо тэр ариун юмас одоо бүгд одоо зигийн тэдэн шүү дээ. Жоохон хийгээд одоо тэн дээр нэгээд шидаа нөгөө сорогч байна уу да. Тийм. Сорогч нэг. За тэгэхээр бол за утаач гарахгүй, учраа кинчууч гарахгүй. За өөрийнхөө сэтгэлээч бол одоо илтгэсэн. За одоо ингээд хамаг байдаг юм аа ингээд. Тэр нь одоо мөн одоо сая уулын яг ёсоор бол одоо дахих юм бол яг аргагүй шүү дээ. Уулын ёсоор тэр аргагүй. Шүүсэн бүр өвчүүгэн бүр ааха чимэж ха тэр өвчүү одоо яаж штаа одоо. Чүдэхэн арга байхгүй шүү. Тэр чи одоо хамаг байдаг юм аа галын хажууд одоо тэгчм гал дахих чинь бол бүр сайхан ширээ засан тань дээр ямар хүмүүс юу одоо. За яах вэ? Манайд бол ширээ мөрөө засна л да. Одоо ширээгээ бүгд галынхаа хажууд одоо бүгдээ сайхан засчаа яг сайхан одоо гал руу өргөдөг маягтай ийчгэн шүү. Тэр юм ёсыг бол сайхан бүртгэх хэрэгтэй. Ёсыг бол бүртгэх том их байдаггүй. Тэр гал бол их байж болохгүй. Энэ чинь кэрүүгэн тун учир гаруулж явдал боллоо тэгээ. За одоо тэгж хаад одоо сайхан одоо тэгээ дэрийг авъя гэж одоо мөргөд одоо залбираад одоо даатгах одоо ингэ амгалан байгуулдаа иргэжилд одоо цааш одоо тийм хүний сэтгэлээр гүйцэж байгаа юм шүү дээ. Тэглээ чи дотроо бодоод одоо за би одоо үнэн одоо гал гуламтаа тагиж байна. Энэ гал гуламт гэдэг чинь болвол энэ нэг өрхөд авч хэд энэ чинь амар үе. Их хүндтэй, их цэвэр ариун ийм байдаг шүү. Гал голомт нэг өрхийн төлөөлж байгаа. Өрхийн бодогдсон тийм. Энийг одоо бас ингэж ойлгоод бүр болно. Жамбал огшийн хувьд бол та өөрөө бүр багаасан бүр ингэж хөдөөнөө байж гад аав ээж ингэж дахиад бүр сайхан ойлгоод. Одоо жамбал огшийн хувьд авч хэлвэл энэ чухам ястай голомтаан дагчаан гал голомтаан дагчаан энийг бол ойлгох бүр. Тэр манай залуучууд бол ойлгохгүй шүү. Ойлгохгүй байх. Ойлгохгүй энэ гал дахиж яа юуны төлөө дагч яана гэдэг нэг бол ойлгохгүй. Тийм шүү дээ. Нааксусаа дахиж яана маа. Тийм дахиж яана. Ямар аргаар дахиж яана. Манай бол тийм нэг багш пел тавьж хаад одоо юу сайхан зассан тийм янз бүрийн тэр гуулаар хийсэн тулга байж таа. Тийм яваад сайхан тулгааны доогоор хүнсэн хөд мод таваад нэгэн дээр нь одоо уулын дахиад ордог жилсээс баг хийгээд одоо мөн ч одоо юун дээр тэр хиншүү үнэрийг одоо бас сорвуулгаараа сорвуулчих. Тийм бадаргаас сорхгүй болгүй. Тэгээд одоо бас яцхана хүүхдүүд бас дагч миний хүүхэн бол бас жил бүр манаас гэрээрээ сайхан мөргөөд энэ ч одоо манай удамшилж ирсэн соёл юм чаад бас цаагаад дагаад одоо ясаа ич. Огнега жиген норжисэн морожу ромманрахчахон сававашида сарва 도행한데 바다동도 가르모 마르모 살지 상네와에 dor지다 연바 단zem바 샤우더지 지동이 저와도 가로 달가로나 사슬바인지도 개인적으로 덴보라도 홍홍기 아홍 두개 혼자 어서 그러위 이시반 왜 사등제와 전단에서면 놀아줘 왕다백으로 매진부 잼바라 조름 바다라 란다리 아니가 тэр галын будаага бас айлаар ингээд төө юу гэдэг биш юм уу? Аваад явдаг биш юм уу? Биднээс баг шиг байхад айлынх нь эртэд агчиг хурдан очоо галын будаага нь аваад хөргөж амсуулдаг гэдэг. Одоо тэр одоо хоттой тийм боловч байна. Тэр энэ хүүхдүүд мэдэхгүй одоо. Тэр одоо манай бол тука гэж хэлнэ. Тука гэж хэлнэ. Тука гэдэг нь тангад өгч та. Амс буда. Одоо монголоор одоо галын будаал гэж байна. Амс гэдэг нь галын будаа гэж хэлж байна. Манай бол одоо яг манай бол одоо ягаад гэвэл бас манай ч бас тийм шүү гал дахиад бас нэг янз бас нэг ажилгүй тал нэг байна. Яг л манай аав бол бас нэг лам гэгэн хүн шүү дээ. Ингээр нь бол энэ гал дахтаа бол энэ анхандаа бол одоо энэ толгоны гадуур ингээд нэг дөрвөлжин ийм юу байдаг шүү дээ. Хүрээ гэж байдаг шүү дээ. Тэр хүрээний дөрөв өнцгтөр бол энэ балин хий тавина. Балин гэдэг чинь одоо нийт одоо яринхын нэр шүү дээ. Тэр бол шалсаа гэж хэлдэг.
шалсаа гэж хэлнэ. Тэгээ өмнө нь зултай. Ингээд сайхан дөрвөн талд нь ингээд сайхан тавина. Тэгээ зулаан цутглаа, шалцаагаа хийгээд тэгээ тэн дээр тавьчихна. Тэгээ одоо ном уншина. Одоо тангад ном уншиж удаа тэ одоо мелаж тэр бүр гадын тахад одоо ганц захч юм бол зарим нь одоо монголоор уншиж байгаа шүү дээ. Одоо чин гişиг буйнаа хураалын яас гэж дандаа тийм л өгч байгаа шүү дээ. Гэр бүлээрээ сайн байх болтгой, сайхан байх болтгой, одоо ингэ хамгаалал байх болтгой дандаа сайныг хүсэж өрөө тэр тангадаар уншиж бас л тийм утгатай. Тэгтээ тангадаар уншиж шүү дээ. Би бол одоо аавад дагаад бол одоо багадаа бол одоо тангад уншиж. Одоо айд бурхан мохот нөгөө балент орон хийдээс болохоор би тэр их бол сайн хийн. Тийм үү? Би хийх юм бол би бас юм аваад ирсэн. Би хийж идүүлэх юм бол би одоо ингэ хийгээ үзүүлдэг. Аваад ирсэн би. Энэ ямар байж үжээ. Чи надад тэр миний богц аваад. Тэр бален гэсэн юу байдгийг. Тэг ямар юм систем хийж тавьж одоо манайга галын даглагын програм хийнэ гэж байна. Ариун бэлтгэлтэй ирж яана гэсэн чи бэлтгэж ирж яа. Үжи. Энэ зарим нь адилгүй тал ахаа. Адилгүй юм байна шүү. Энэ адилгүй юм бодвол одоо манай бол тийм аа. Энэ энэ чинь юм байна шүү. Бада. Энэ чинь зарим байна шүү. Энэ замба гэж энэ замба бол энэ чинь одоо юу нэ гурав. Энэ чинь бол одоо 10 энэ хөхтөрэнэ гуралжууд байна. Хөхтөрэн гурал тийм ээ? Хөхтөрэн гурал ч одоо ингээд хоёр нух шүү дээ. Ингээд сайхан нухад бүгдээ сайхан нухаад ингээд. Энэ дотор бол одоо тос хийн, шихэр хийн, одоо сайхан амттай юм ал бүгдийг хийж л байгаа юм. Хийж л байгаа. Тэгээд одоо нэг ч одоо сайхан ингээд явчих шүү. Нухнаа сайхан нухаа бүр зөөлрүүлээ. Тэгэхгүй энэ одоо замбаачин бол их энэ арцаг шүрүүн гэдэг. Шүрүүн. Тэгэхээр бол энийг сайхан ингээд явуучих юм бол нухаад ингээд зөөлрүүлчих юм бол тэгээд аянтаа тэгээд өшөд. Тэгээд энэ шалсаа гэсэн юм хийдэг байлаа. Одоо шалсаа гэдэг. Тэгж одоо энэ зов хийж байгаа. Энэгээр бас ч мөрөд бас ингэ шүү. Өнөө чи бас их жагаан чимнэ аа. ингээд за иймэрхүү маягтай хийгээд энэ одоо тэгчээ сайхан ингээ тавг дотор ингээ хийчихнэ. Дөрөв. Дөрөв хийшүү. За тэгээ ингээ сайхан тавг дотор ингээ дөрөв дотор ингээ тавьчаа. Одоо тэгээ сайхан номоо өнгөшөө шүү. Одоо энэ галын судар байна. Одоо энэ галын судар байна. Энэ бол тангадаар бол энэ юу вэ шүү. Энэ тангадаар бол энэ мела чодба гэсэн ийм галын тахлагын ном байна. Энэ учир утга нь би саяхан хэлсэнтэй адилхан. Одоо бас л одоо эрэг хичээлдээ одоо сайхан болох. Хамгаалан байгуулдгаа буян гişиг өөр эрэг болтгол гэсэн одоо дандаа ийм л маягтай. Нөгөөсөө дамбар мамбар одоо хөгжим өргөж байгаа. Хөгжмөө өргөж барлаа. Одоо хөгжмөө өргөж бартаа ард бол одоо нөгөөсөө юм ариун юм өргөн шүү. Момба мэдбэ доржээ батмаарыг тэгээд доржээ батмаасан сала шахцал доржээгаар муула умаахан одоо одоо мөргө бурхандаа одоо мөргөө галдаа мөргөж барлаа одоо юу байна одоо даллаг авна одоо хишиг буйна тэр одоо монголоор бас байна тэр бүр байна. Тэгэл онсунгондөө чавэда жумдаа мялаас шагнаа дэе чодбаад шийла дэрэндэе янам долгоод одоо тэгээ хамгийн сүүлд одоо
дэрэн хуяа хүүдэн даши балжи жээсог гэдэг одоо за тэгээд одоо нөгөө чи одоо бүгдээрээ мөргөл бараад одоо сайхан одоо энэ галынхаа тахлаг болоо ингээд дуусгаж байгаа. Иймэрхүү нэг адилгүй манай бол энэ одоо бүр манаас ингэж бүр дахиж өнгөрсгөө бүр бол одоо жил болгон бол одоо өөрөө бүр ингэж тахна. Яахан бэлэр бол нэг авчирх мэдсэн бас өвчүүгэн бүр аваад ирсэн. Үжүүлжигээ тэгж байгаа. Энэсээ ин гоё болно. Энэ зарим юм бол яагаад юм гэхээр би ингээ үдүүлж байна гэдэг бол энэ нэг зан айлын учраас зан дадгаалын учраас ийм юм байжаа гэж мэдэх хэрэгтэй. Манай хүүхэд дүүнер зарим юм мэдэхгүй эднээс одоо нэг л гал дахиад энд яачхтай энэ юу хийж байна гэх юм. За энийг мэдгүй. Тэгэхээр ариун энэ зан дадгаа уламжлж ирсэн одоо ээж авын энэ мануст одоо үлдээсэн гэхээр ариун сайхан зан айл дадгаал энийг бол бид нь бол одоо бас бодохын чадахын хэрээр одоо ингээд өөрийнхөө үндэснийхээ зан дадгаалыг одоо ингэж бүрэн бүтэн авч явъя гэсэн ийм нэг сэтгэлээр л одоо хийж байгаа юм шүү дээ. Өөр юу вэ? Тийм ээ. Манаас одоо та нар одоо саяхан ингээд хийгээд балин хийжээ барьж би зөв бүр манаас бүр мэдчихгүй байж байна. Биднээс энэ насан дараа л одоо аав ээжийн яг юу хөтэй дахиж ангихэд одоо манаас дүүл баг ингэж дахисны бол баг үзгүй. Соёлын язгууд боллоо ийм шиг бүр болохгүй болчихсон юм чинь. Сүүлд нь одоо бол бүр манаас баг шиг байхад бол нилээд л бас л нилээ сайхан дахижсэн шүү дээ. Одоо бол манаас бол баг манаасын үеийн дээр бол дахин гэхэд бол одоо баг сэтгэл дээр дахиж яана. Үгүй л даяараа нийлээ дахиж дээ. Даяараа нийлээд одоо бүгд гүнөөс нийлээд хамтаа нэг жаахан өвчгөө өгөөл тэгэл нэг л хамтаа бүр хоол идээл баярлалаа нээрлал тэгэл одоо гал дахиж яана гэж тийм ухаагдууны гаргаж илээ шүү. Одоо ойрын 2 жил хошуугаар бол жарманд хошуу одоо юм уу ойл хошуу одоо үжимчин юм уу нэдэн тагаа урдтайгаа бүр чи нийтээрээ их гал дахиад Ширийн хотын бүр бизнес овоо нийтэн дээр дахиад одоо ийм олон хүмүүс хэрэгтэй. Ийм бол одоо тэр уулын ухаагдуун нь бас ховирж явах биш юм уу? Гал дахин гэж нэ өөр өөрийнхээ гэрийнхээ гал голомтыг дахиж ярьж аргагүй. Тийм үү? Одоо би бас хэд гал дахлын содроо бүр үдлээ. Герман бол гахт айл орхоор дахин. Герман бол нэг хот айлаараа дахин. Герман ухсаа төрлөөр бас нийлж тахдаг байна. Германд тэр одоо Шинжааны тэр торгод монголчууд төдөхний бүр торгодын тэр удмынхаа овог аймгаараа дахиж. Тэгэхээр тэр дээр тэр уусууд ирээд тэр гал дахих үед тэр ноён тушаалтай гэсэн тэр галын удмын далгадаг дахих хүн дөр судалж байгаа нийтийн дахих. Тэгэхээр энэ гал гэсэн чинь яг нэг ганцхан өрхөөл ингэж хэлхий аргагүй. Чингисийн дахдаг Чингисийн одоо алтан ордны дахдаг байсан гал их хөөж. Энэ тусаж хэлж шүү дээ. Энэ одоо тэнгэрээс одоо өштэй яатай төрс одоо бай болсон өжний гал голомт одоо хамаг амтан бүгдэд хотго боён өгөөрэй гэж юм чинь нийт танд болчихсон юм байна шүү. Усын нийтийн гал дахлын шинж байх байна. одооны байдал дээр манайс энэ сууж барьж байгаа амьдарж байгаа энэ орчин тойрноос нь шалтгаалагдаад баг айл гэр дахих ийм боломж бол улмаас улам ингээд багдаад одоо баг дахиж бараг болохоо байх шиг болоод одоо ингээд даяараа нийлж байгаа дүнээр нэг том бидүү хоолн гэр тэгэл галаан мөр гэдэг одоо яах вэ? Тийм боломж байна. Тэр их болно. Тэгэд ариун хүмүүс бол ойлгохгүй шүү дээ. Ариун хүмүүс бол биднээс бас хүмүүстэй ярилцсан гэсэн хэлж байна. Гал дахин гэдэг чинь мөр гэрийн гол умтаан дахиад одоо яхаад бүр тэгээд хамтдаа нийлээ тэгээд тагцсан. Тэр чинь одоо гал тагцсан гэсэн ухаагдуунаа бүр алдаа гэж ясаг ярьж байсан. Тэр ер нь яг хуутнараа гэх юм бол яг жижиг нэг айл урах бүрлэхээс өмнө хуучин овог аймаг том шиг бүлэг байх хэрэгтэй. Том бүлэг тагцсан байх та тэр. Зүйлээр жижиглээд сүүлээр ус гүрэн гартынхаа зүйлээр одоо чиний одоо алтан ордны ихт голомтын их тайлаг гэсэн чинь одоо бүр ачир үрслээд хамаг улстай хандуулаад тагч байна. Тэгжэл одоо Чингисийн дахлагын олонтсон талайгийн эжнээтэнд хөтж явахаар гал дахлах хийж байна. Ингээд өн чин бол одоо яг нэг хүний хэсэн нийт үндэстэн ард олны. Тийм. Тийм учраас энэ байдлыг хандуулаад
Хөхөд ус нэг гал дахлын нэг гажир гаргах гэж юм. Тийм үү? Сонссонгүй юу? Сонсонгүй юу яг сонссонгүй. Яаж яа байдаг хүн одоо тийм боломж яагаад толгож байгаагаа. Том толгож байгаагаа. Яа нөө гэр өвчгөн чанцгаад өвчгөө бүр аваад өвчнөөс аваад үргэж болно шүү дээ. Тийм боллоо. Нэг том жоох бэлтгэж нэг мөсөн өвчгөө бүр авчираад чимчгаад аваад дараад ингээд тий айлаар сайхан толгож байгаа очихгүй. Сайн бүдүүн толгож сайхан бүдүүн толгож байгаа. Чи одоо жинхэнэ оцсон. Тийм жинхэнэ шат тийм аа. Тэр жаахан өргөснээс бас их гоё. Тэгээд одоо ёстой тэр сайхан чимсэн өвчг одоо тэр жигээр нэг өргөж. Дотроо бас нийт үндэснийхэн галын өргөжчих нь өөрийнхөө гэрийн одоо бараг л ингэж л хөгжүүл бас болно тийм ээ. Ингээд бас хүүхдүүд бас учир ухааны бас жаахан олно. Тэгээд тэр мөчтөн бас одоо гэртээ сайхан ингээд чимж барих юм бүр гэртээ чимж гөрдөн бол яслаа хийчихээ бодно шүү дээ багш. Бодно шүү дээ. Яхаа ингэж хаа. Энэ тухай би бол ингэж боддог. Гал дахна гэдэг юм бол хаашаа. Яг манаас хуутанда одоо жарин байдлын дараа чинь 20 дугаар жон гэсэн чинь өчөө авсал ихтэй жон. Ингээд манай соёлын янз бүрийг буруу ойлгох юм уу? Ийм тийм буруу андуур их гараал хаад одоо жарин хууч юм хэрэггүй. Сая бас одоо чамбал авахсан ярьдлаа. Үнийг энэ ч одоо бүр сайн сайхныг хүсэл ямар муу мохоо хүсэх юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас одоо хүн одоо их олон хэлхэл монголчууд бүр Монголоос бүр айлгтай. Одоо бүр он тоолны 7 дугаар жон 600 гаруй оны үед Ромаас ирсэн одоо Монгол оронд ирсэн Туркийн үед бас гаднаас ирсэн хүний өд бараагийг нь одоо галын дундор ариулна. Галаар ариулна. Тэгэхээр одоо 13 дугаар жонд монголчууд наацны сүлээр бас галаар ариулна. Альва юм яа одоо бөөнөр галаар ариулна. Эхнэр ч одоо 23-нда юу гэж гал дэгч байгаа бол бүтэн жилийн хэр бортхыг бүгдийг арилгаж бараад галаар ариулаад одоо ингээд юу одоо хөлж шүү дээ. Буянт жил ирлээ одоо ямар болгон ходог жүсдэхийн үед одоо буян гişиг юу бүхэн сайхан ирээ гэж одоо ингээд яаж. Энд чи одоо хуутан жил одоо хангарсан од жин шинэ жил шилжирэн ирж гин одоо ингээд хажуу болгын жүсдэхээ тэр ямар сайхан ирж байна. Энд чинь одоо нэг жилийн хэр бортог юугаар тоос 23 жил арилгаж шүү дээ. Тийм. Ингээд арилгаж бараад одоо галаараа ариулаад сайхнаар нэг жилдээ сайхан юм яа гэсэн. Одоо үндэ бас одоо хүний амьдралын хамгийн сайхан сайхан нэг юм. Тэгээ галын дээгүүр авахгүй бүр ариутгал хийдэг. Ариутгал тийм. Тэгээд одоо энэ одоо ерөнхий нэг удаа ингээд нэг жил хуутан жилээс шинэ жил орохыг өмнө одоо ийм нэг юм хийчих. Гэхдээ энэ ёслолын хэрэгтэй ийм нэг юм хийх хүн ардад ариун чивэрч сайхан юм байна шүү. Буужир ч муухай юм байна шүү. Энэ ухамсар тийм тэрийг ойлгоод. Ойлгуулна. Жил болоод их юм. Одоо хүн ардаа хүн чи одоо нэг жил алгасч чинь одоо чивэр ариунаар сайханаар өөрийнхөө хамаагүй боdur бортканы арилгах. 90-23-наас өмнө бүр гэрийнхэн тоос боос бүгдийг чивэрлдэг. Тийм ба. Тэгэхээр энэ чинь одоо чивэрч ариун сайхан жаншил. Тийм. Манусын үеинд манусаас одоо доош манусын хүүхдүүдийн үе дээр ирэх бол яах болох вэ? Бид нөөс бүр ухаанаа олохгүй. Манусууд бараг нэрнтэй бол нэдэд орхигдуулаа гэгдүүлсэн. Тийм ээ. Одоо ч тэр хариун яс жишээ нь бол одоо ном онгошх мó одоо галын өрөөл онгошх мó энэ юм одоо бүр мэдчихгүй шатахчгүй ухааны ойлгохгүй жишээ. Тэгээд чимжээ нэг гэхэд одоо тэр үеэс манай аав ээж бол одоо чимжхаад ямар үеэс яаж чимээд ямар утсаар яахаа ямар өнгийн утсаар ороод манай яаж шилгээж барьж бид дуус өөр санаанд нэг багын санаанд жаахан байхаас тэрнээс хойш бүр тасалсан бид дуус бүр үжи үзсэн чгүй. Хоттуул одоо бид нуус тэр үеэс гал тагчаа гэж их хөөрөлдөж тусгай нэг тулгаж руу авч ирж байгаа. Хүрээн дотор ингээ нэг гал дахиад үнэртүүлээд гэсэн байдаг хотын хүмүүс чи уурлаад үнэр гаргачлаа юм шүү гаргачлаа гэж хараад. Дахиж бас бүтсэн чгүй. Хүүхдүүд бол одоо энэнд бол яг үнэн танаа сайхан ярьдаг шиг тэгээд энэ ёсын нэг уламжлалт өөр нэг шинэ аргаар ингээд юу хөө бас хүүхдүүд бас энд бас сониуч заахан ойлгоод их юм байна. Гал тахт юм байна шүү гэж. Одоо тийм хожим болдгээд бүгдээрээ нийлж байгаа одоо тийм тагах. Тэр бас их зүгээр тийм шүү. Тэр бас болно. Том жуух гэж хадаа. Там сайхан тулах. Тийм. Өнгийн жагд ямар нэг ажил тавьж болно, шилжүүлж болно. Тулах юм чинь. Тийм болно шүү дээ. Ингээд тавьчих бол айлаар нэрж. Дахиад нөгөө нэг талаар атлах юм бол тэр маягийн нийтээр ингээд гал дахичих бол манай монголчуудын ийм удамшил соёл байдгийн. Тэгэхээр энэгээр биднүүс чинь бол ийм нэг ёслолтой ийм ард түмэн шүү гэж.
Тэр дахилга дээр оролцсон олон хүмүүс хаа батарж исэн хүмүүс нэг дараа хорон жуулрахын үед арилчин бэйнэний ойлголж тийм нийт даяараа одоо энэ чинь одоо таны хувь айлын голомт байна. Манай нийт үндэстний соёлтанд эдл соёлтанд одоо нийтийн голомт байна. Соёл чинь голомт л шүү дээ. Соёл гэсэн чинь голомт л шүү дээ. Тийм энэс л бадарж явж байгаа юм чинь. Тэр мөчөд байдаг хүмүүс одоо өөрийнхөө галын будаагаа аваад ирэх юм уу хоорондоо дагцсны дараас амсаж бүр болох юм байна. Хоорондоо бас ингэ. Манай ч бол ингээ ороо сайхан кейк барчгаад тэр хажуу хаврын айлдан бүр аваач өгөн шүү. Аач бүр амсаад бүр аваач өгнө ингээ тавган дотор хийгээд. Чаг бол одоо дээрээ сайхан хүч муу чадгаж гадаагээд аваач өгөн шүү. Тэгээд тэр чинь галын будаа чаных бас айл одоо бэр бүсгийн одоо чадварыг бас шалгаад байна шүү. Галын будаа сайхан болсон байна. Тийм галын будааг чи гоё хийн шүү да. Тийм үү. Тэр сайхан шөдөнд хүү тэр жав үзм хааруул яасан юм юм гэдэг. Чи одоо гоё юм байх уу гэдэг чи янз юм байгаа шүү дээ. Тэр ч одоо хаваагаад идээд их сайхан. Тийм шүү дээ. Тэгэхээр танай одоо галын дадаг сайхан болж одоо хүн бас өрөөнө аавс тэр чинь эргүүлж хүн өрөө шүү дээ. Dan сайн явах бол бас л тийм. Хүн болгоно сэтгэл тийм. Ариун цагаавар. Одоо тийм л сайхан энэ манай Монгол үндэстэн гэсэн юм болвола энэ сүрхээс соёл. Чи овоо тагсан яа. Овоо ч хүн чи овоо тагж явах чинь юу юм? Зарим нь бол мэдэхгүй шүү. Одоо наадам. Зүгээр нэг овоо тагч яана гэдэг одоо зарим нь ойлгохгүй шүү да. Энэ чинь газар орондоо байгальтайгаа зогсож байгаа юм. Байгальтайгаа зогсож байгаа. Байгалаа ингээд одоо их биширж тэр үндэн одоо даатгаж за миний байгаль хэдээд ийм сайхан байгуул байгальтайгаа зогсож. Хүн чинь байгалаас салж болох юм чинь. Тэгэхээр энэ чинь бол аим энэ тэгэхээр гал тахлах чи адилхан шүү дээ. Сая манай хүнээс адилхан. Цэвэр ариун байх хэрэгтэй. Тийм. Тэр хулга гэдэг чинь хүний божром хэл болохгүй шүү. Хүний гэр нэг гэр тулга чинь нэг гэр байж шүү. Тэгээ одоо энэ зарим хүн бол нэг гэдгийг шүү. Энэ анх нь бол бас зарим ийм үдгдэл гарна. Тэр хүний галын энэ хүрээ байна. Энэ тулга байж ах чинь хажууд нь нус сүлжан гэж хаях юм уу? Ийм хүн бас байдаг шүү. За энэ бол одоо хөдий муухай тийм ба. Энэ аймаар боловсон бус зансуртал. Тэгэхээр тэрийг бол одоо их цөөрлөн. Тэр оха. Тэгэхээр Монгол хүн бол энэ зарим хүн гэдэг Монгол хүн бол их бүдүүлэг гинэ. Монгол хүн чи их соёлтой үндэстэй шүү да. Аль нэг юм дэргээ тэр нэг хийж байгаа юм тэр зан дадгаалыг сайхан ингээ шинжлээд үзэх юм бол аймаар шинжил ухаанаар амьдэрдэг. Энэ өөрийнх нь зан дадгаалыг хүнддэг ийм аймар үндэст. Энэ гал гэсэн юм чинь одоогийн бүр хүний соёл жигийн судалгаанаар хэлж штэ. Хүн гэсэн амьтныхаа мөн амьтэн штэ. Өөр амьтныхаа дотор ядгард гарч ирэх дотор нэг нь бол галын хэрэгэлчээд. Өөр амьтнууд одоо болтол галын хэрэглээд болгоосны юм идэж чадахгүй. Гахчин хүн ид. Энд ч одоо хүн болоод амьтны хоёр ядгард гарч ийн шүү. Галаар өөр дагшин араатны ээлх. Хүн айхгүй нэр жарч чад. За ингээд болгоосны идээд болгоосны идээд одоо хүний шингээлт сайн болно, уян ухаан сайн болно. Одоо ингээд одоо болтол дайны дэлхийн үе түм амьтны дотор галын жардах нь ганцхан хүн гэсэн юм чинь. Өөр амьтан чаар ирүүл баг үнийг юу ч харж чадахгүй шүү дээ. Тэдүүс арааш атсан бас хүнтэй адилхан соёлцох магадгүй шүү. Тус энд одоо ингээ ярилцаас хад одоо хэдэн өдрийн дараа гал дахих юм байна. Айлууд одоо бүр бэлтгээгээд эхэлж байна. Зарим залуучууд нь бол одоо яа дахих чимлээ хамтдаа нэг арх ууж хамтдаа нэг хоол идэж байгаа хаалаа идэж дахих үлээ гэсэн тийм бодолтой өөр байж. Бээжинд бол ариун бүр ганцхан нэг хоолн гэрдэл очиад даяараа найрлаж байгаа. Тэр хоол тэр их ч болно. Тийм шүү. Тийм шүү. Бүгдээр ингээд хамт нийлээд тийм. Хавын гэрдэн бас нэг баг ёслоо хийчгээд хамтараа ачаад болно. Чигчүүд одоо энэ ясаар дамжиж байгаа одоо ариун хүмүүсээс энэ гал дахихтай хамт тавсан уулзаад уушраад галын будаага амсуулаад энэ гал дахих ёс бол орхигдохгүй магадгүй тийм. Гэр одоо сайхан хэлсэн шиг одоо сая шитмгай хийн бас дэлгүүрч гаас яахад жоо ингээд багасаа ингээд хийчих талаар нь яг ёс форм нь бол орхигдоод байж байна. Ариун юм хийгдэл. Тэгэхээр одоо нэг 3-4 өдрийн дараа гал дахих юм байна. Тэрнээс өмнө биднээс одоо энд нэг ярилцчих
Ингээд суусан бас одоо ер нь бүр галын бод айдигээд оролцсон.